Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчлалын суурь хичээлийн дараачийн хичээл ороход бэлэн боллоо. За тэгээ өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр сүүлийн цифр гэдэг нэртэй бодлого байна. За програмчлалын суурь бодлогууд дундаас бол сүүлийн цифр гэдэг энэ бодлого бол маш сонирхолтой бодлого. Мөн магадгүй илүү одоо програмчлалын сэтгэлгээрүү төхүүлэх бодлого баха гэж найж байна. Ерөнхийдөө бол өмнөх бодлогууд ямар байсан бэ гэхээр илүү одоо юу байсан шүү дээ. Математик талын үүдэлтүүд бол ихтэй математик талаас ойлгож байвал одоо тэр бодлого бодчих чаддаг гэсэн бол энэ бол бас арай өөрөө. За ерөнхийдөө бол математикийн юуг ашиглаж байгаа ч гэсэн илүүтэйгээр одоо компьютер талаасаа юу яаж байгаа. За хэдүүлээ бол бодлого бол ойлгомжтой байх гэж найдаж байна. Ерөнхийдөө бүхэр тоо өгдөн. За тэгээд тэр бүхэр тооны сүүлийн цифрыг нь олно. Одоо чинь 476 гэдэг тоо өгдөг сүүлийн цифр нь 6. Тийм учраас 6-ыг хэвэж гаргах нэ. Тэгээ эндээс хэдүүлээ харахад 476 гэдэг тоо энэ яаж энэ 6-ыг авах вэ гэдэг чинь бас асуудал шүү дээ. Яг хүн төрөлхтний хувьд бол амархан те хараад одоо тэмдэгтийг нь хараад зүгээр 6 гэдгийг нь хэдүүлээ шууд мэдчихэж шүү дээ. За компьютерийн хувьд бол амар бишээ. Яг тэгвэл 476 гэдэг тоо нэг int буюу нэг савн дотор л хадгалцдаг учраас тусдад нь 4, 7, 6 гэж хадгалдаг учраас 6 гэдэг тоог бол олно гэдэг бол бас тодорхой хэмжээнд асуудал байх нь байна. За тэгэхээр зүгээр одоо хялбараар хийхэд бол зүгээр 476 хэдүүл 10-т байгааз үзье та. Зүгээр математик талаас нь 10-т байгаа тий. За ихсээ 4-ийг өгнө. За 4-ийг өгөхөөр энд 40 гэдэг тоо гарч ирнэ. За тэгэнгүүт дараа нь 76. За 7-ыг өгнө. Тэгэхээр 70. Тэгэхээр энд 6 үлдэж байна. 47 гарч ирж байна тий. Тэгэхээр 6 үлддэгдэл гэдэг чинь хэдүүлгийнхэн сүүлийн орныг илэрхийлдэг шүү дээ. За энэ үлдэлтийг компьютер дээр юугаар хийдэг вүсэ? 476 можуло 10 гингүүд хэдүүлэнд нь 6 гараад ирэх нь шүү дээ. За тэгэхээр үндсэндээ бол хэдүүлсэн int гээд нэг юуг авах нь байна. За int n ч гэдэг юм уу те. Int n-ийг c-нээр аваад за тэгээд хэдүүлээ c out хийхдээ шууд юу ячиж болно. За ингээд хэдүүлгийнхэн бодлого бол ерөнхийдөө болох нь байна. За бодлого бол ерөнхийдөө амархан. Гэхдээ хэзээ математик талаас нь ойлгохыг гэвэл бол мэдээж 476 10-т байгаад үлдэгдлийг нь олонгод мэдээж үлдэгдэл нь бол сүүлийнхэн цифр гарч ирэх нь бол ойлгомжтой шүү дээ, тийм. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бодлого юм байх нь байна. Хэдүүлээ кодчсоод бичиж үзцгээе. За бид ID1 руу орсон. Одоо нөгөө онлайн компайлер те тийшээ бол орсон. За хэдүүлэнд нь int n гэдэг нэг хувьсгч хэрэгтэй. За тэгээ int n бол гараас утга авнаа. За гараас утга авна гэдгийг бол ойлгож байгаа шүү дээ. Энэ дээр одоо ямар нэг утга бичих нь шүү дээ. Одоо жишээ нь хэд үдийн. Одоо 476 ч гэдэг юм уу те. Тэр утгыг бичиж өгөх нь байна. За тэгээд хэдүүлээ дараа нь шууд c out хийчих болно гэсэн те. За сүүлийнхэн цифрыг болоо c out хийчихтэй. За хэдүүлээ энийг шалгаж үзцгээе. 476. Юу болох нь харцгаая. За 6 гэдгийг хийж гаргаж өгч чинь тий. За ерөнхийдөө бол бодлогын үндсэн санаа бол ийм бид нэр би бас өмнөх бодлогууд чигээр илүү дэлгэрэнгүй тайлбарласангүй. Яагаад гэвэл одоо бол бид нэр int гэдгийг мэддэг болсон. Яаж хувьсгчаа зарлахыг мэдж байгаа. Гараас утга авахыг мэдж байгаа. Яаж одоо хэвж гаргахыг бид нэр мэдж байгаа учраас дахин тайлбарлаад тах нь бол илүү цохоо гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ одоо энийгээ submit хийж үзцгээе те. За хэдүүлээ submit хийгээд одоо хэдүүлэн бодлого зөв байна уу буруу байна уу гэдгийг шалгаж үзцгээе. За хамгийн чухал нь бол G++, G++ одоо 432 гэдгийг сонгох хэрэгтэй. Энэ version-ыг сонгох хэрэгтэй. За хэдүүлээ бодолтой илгээе. Одоо уншиж байна. Харцгаая юу болохыг. За бодлого бол болж байна тийм ээ. За тэгэхээр ерөнхий бодлогын санаа бол ийм байх нь байна. За тэгээд энэ бодлоготой холбоотой асуулт байвал доор коммент секцээрээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.